Дараагийн мэдээг танилцуулъя. Өмнө нь шашны байгууллагууд ёс зүйн асуудлаас болоод хиймэл оюун ухааныг шашны үйл хэрэгт бол ашиглахыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. За гэвч бол бидний амьдралд хиймэл оюун ухаан эрчтэй нэвтэрч байгаагаас эхлээд тухайн нийгэмлэгүүдийн зүгээс өөрийн үзэл бодлоо өөрчилж байгаа юм байна. За шашны зориулттай хиймэл оюун ухаанаар ажилладаг чатбот болон аппликейшнууд аль хэдийн нэвтэрсэн юм байна. За мөн хиймэл оюун ухааныг ашиглан шашны ном судрыг тайлбарлах шашны судалгаанд мөн хиймэл оюун ухаан ашиглагдаж байна. За протестант бүлэг болох Набута форум гэдэг байгууллагаас даваа гарагт Өмнөд Солонгосод хиймэл оюун ухаанд суурилсан семинар зохион байгуулж шашны янз бүрийн урсгалын удирдагчдыг энэхүү арга хэмжээндээ оролцуулсан байна. За арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын Кёнгө мужийн Пьончан дахь их сургуулийн профессор Куён хаан энэхүү хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглаж хөгжмийн хэрэгслээр зохиосон мөрөглийн дууг сонсгосон байна. За зарим хүмүүсийн хувьд энэхүү хиймэл оюун ухаан шашны үйлчлэлийн хэрэгсэл болж чадна гэж хэлж байсан болвол зарим нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн магтаал нь итгэл төрүүлнэ гэдэгт эргэлзэж байгаагаа мэдгдсэн. За өөрөөр хэлбэл хиймэл оюун ухааныг шашны үйл ажиллагаанд ашиглаж байгаа талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа юм. За мөн буддын шашны нийгэмлэгч гэсэн энэхүү хиймэл оюун ухааныг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглахыг ихээхэн сонирхож байгаа юм байна. Өмнөд Солонгос 9-р сарын 30-нд болсон Кёнжилгийн лам хуургын коллежийн профессор Сөүл хотын Донгук их сургууль практик сургаал хиймэл оюун ухааныг нэгтгэн нэртэй семинар зохион байгуулсан юм байна. За энэ үеэр буддын шашны судалгаанд хиймэл оюун ухааныг ашиглах асуудлыг ярилцсан. За мөн буддын шашны судалгаанд зориулагдсан хиймэл оюун ухааны платформуд бол бусад орнуудад нэвтэрсэн. За тухайлх юм бол энэ этгэх болон бүгд найрамд хятад ард улсад шашны ном сургаалыг мэдээллийн санд нэгтгэсэн шинэ семантик ийм хайлтын функцүүдийг бий болгосныг танилцуулсан байна. За олон жилийн туршид бол шашны байгууллагууд нийгмийн тэгш бус байдлыг үргэлжлүүлэхээс эхлээд ёс суртахууны асуудлыг үүсгэж байгаа учраас хиймэл оюун ухааныг голчлон эсэргүүцэж байсан. За Ватиканы хувьд 2020 онд хиймэл оюун ухаан ёс зүйн талаарх Ромын уриалга нэртэй ёс зүйн удирдамжийг голчлон онцолж байсан. За энэ жил бол хуучин ба шин нэртэй баримт бичгийг гаргаж технологиг хариуцлагатай ашиглахыг сүм хийдүүдэд уриалсан байна. За дэлхийн сүм хийдүүдийн зөвлөл өнгөрсөн 6 дугаар сард хиймэл оюун ухааны зохицуултгүйгээр хурцтай хөгжүүлэх нь асар хэрэгслийг учруулж байгааг анхааруулсан гэсэн хэдий ч эдгээр тунхаглалын чанартай баримтчгуудын аль аль нь хиймэл оюун ухааныг бүрэн үгүйсгээгүй байсан юм. Харин хиймэл оюун ухааныг ёс зүйтэй хэрэглэхийг онцолж байгаа. Хиймэл оюун ухааныг сүм хийдүүдэд ялангуяа протестант чиглэлийн сүм хийдүүдэд аль хэдийн түгээмэл хэрэгэлдэг болсон юм байна. За пасторууд өөрийнхөө зарлалыг боловсруулах, хуваар зохион байгуулах тэр байтугай номлол бичгтээ хиймэл оюун ухааныг ашигладаг болсон байна. За шашны зүтгэлтнүүд бол ерөнхийдөө хөшрөх хандлагатай байгаа. Залуу үеийг өөртөө татах ийм шаардлагатай болж байгаа учраас олон сүм хийдийн удирдагчид технологиг хүлээн авахаас өөр аргагүй байдалд ороод байгаа юм байна. Холбооны бүгд найрамд Герман улс, Америкийн нэгдсэн улсад бол аль хэдийн хиймэл оюун ухаанд суурилсан пасторууд болон хиймэл оюун ухаанд Иесус зэрэг симуляцуудыг туршиж эхэлсэн. За энэ асуудал нь бол эдгээр орнуудад мөн маргаан дагуулсан хэвээр байгаа юм байна. Мэргэжилтнүүд технологийн халууралтай холбоотой асуудлуудыг анхааруулж байгаа. Худал тодорхойгүй эсвэл хит өрөвдөх сэтгэлийг технологи бий болгож байгааг мөн анхааруулсан. Шашны удирдагчид мөн хиймэл оюун ухааны практикт суурилсан асуудлаас болоод шашны жинхэнэ мөн чанар алдагдах хэсгийг бас сэрэмжлүүлж байгаа. Хэдийгээр хиймэл оюун ухаан сайхан бичигдсэн өгүүлбэрийг хүмүүс танилцуулж байгаа ч гэсэн хит найдвар тавих нь механик номлол, сүмийн мөн чанар болон хүмүүс шашин хоорондын хэлхээ халбааг хүндрүүлэх нөлөөллийг авчирч болзошгүй гэж мөн анхааруулж байгаамаа.